Монгол улсын арим марш төвийн эрдэнэтийг бид бүхэн харж байна. Монгол улсын арим марш төвийн эрдэнэт Чингис хааны дүр 1989 онд бүгд найрамд Монгол ард улс Чингис хааны дүрээ тодруулсан байгаа. Батлан Монголын яамн дээр ард армийн 084 дугаар ангийн Жанжин штабын талбай дээр Чингис хааны дүрээ тодруулсан байгаа. 1989 онд 7 сарын 5-нд Зоо соёл компани захирал Монгол улсын бүх мөнгөн дэвсгэртээ зурсан маршал Ясмас цолтой, Монгол улсын баатар, Оросын холбооны улсын баатар цолтой, Ленин одон Сүхбаатарын одонтой, Ломоносов дээд сургуулийн ерөнхий захирал байсан 1999 онд 1992 онд Москвагийн хааны ордны нээлтийг анх хийсэн байгаа. Чингис хааны дүр